За хавд аймгийн үеийн сүмээ бол Бодит спорт мастер Шаруу Отгон баяр хөшийн нэрмэцгэн байгуулагддаг үеийнч нэг үе нэг сэтгэл төгсөгчдийн аврагчлуулах 2 удаагийн тэмцээний медалийн тоглолтууд эхэллээ. За доод үе дээр одоо 3 баг асар чаднаас гарч ирсэн. Асар чадны тоглолтууд игээд 3 баг үлдсэн байгаа. 3 баг 2-гийн тоглолтоор медалийн өнгөө шийднэ. 3 баг 2-гийн тоглолтоор 2 эцэс нь одоо аврагын болол хангана. 3-ын инээ тойрсон тохиолдолд одоо салдын харьцаанаас тоодноос одоо шилтгэж медалийн өнгөө шийднэ. 3 баг. За талбайд 2015 оны төгсөлт 2018 оны төгсөлт тоглолт эхлүүлсэн байгаа. Хоёрын эхний эцсийн тоглолтын онооны харьцаа 13-2. За 2015 оны төгсөлтөөс давуулах хэмжилтгүй болсон онооны харьцаа 3-3 болж тэнцлээ. За 2018 оны төгсөлтөөс бүгд тоглолтод оруулсан 5 руу хуурлаа. Хамгаалалт хоногчтой болсон. За 2-4-өөс нь тоглохоо тун хүчтэй тоглохоо байлаа да үлзий сайхан тоглохоо. Тун гой хамгаалсан идэж алдчихлаа. Ганд дулгаар явж байгаа хурал товтлаа. Хурал хэмжилтгүй болсон онооны харьцаа 4-3. Я дараагийн давуу хэмжилтгүй болсон онооны харьцаа 4-4 болоод тэнцлээ. Аадагаар хураалгач байгаа юм байна. Байрал аадагаар мөгрөөд тишээ. За 2 онооны зэрэг өсөнгөтэн завсарлагыг авч байна. 2015 оны төгсөлт. За Бодит спорт мастер Отгон баяр хөшийн нэрмжит тэмцээ. Энэ жил одоо 53 багийг хамарсан хамар хүрээгээд хэлсэн юм сайхан тэмцээн байна. За медалийн төг тоглолтууд 15 оноогоор явагдахаар болсон. За тэгээд 2 онооны зэрэг өсөнгөт 2015 оны төгсөлт бол тоглолтын ихний завсарлага авлаа. За өсөлтөд давуулсан сонгосон. Давуулах хойш явжлаа да. Хоёрын эхний эцсийн тоглолт онооны харьцаа 4-5. Хоёр дээр холболт ирсэн. За нэлийн дутуу холболтоосоо хатгаад аргалж оруулаад үзээ сайхан. За сул мөнгөн дээр тоглолт үргэлжлэх мөнгнүүд нь гаагаад байна шүү 2015 оны төгсөлт. Талбайд хамгаалсан мөнгнүүд алдаад байх юм да. За баян үлзий сайхан давуулт нэр гарсан давуултаа гүйцэтгсэн. Давуулт талбайд онсаа. Давуултаар 3 онооны зэрэг уулгаж холдууллаа. За ховд лиг гэж одоо солонгос сайхан доктортой явж байгаа лиг бий. Тэрэндээ орон нутаг аймагудаас ирэхэд Лэн гой чамтай сайхан явж байгаа лиг бол ховд аймгийн лиг. За энэ жилийн ховд лигт өрсөлдөж яваа. Тэрэндээ ховд үеч мандал хайрхан багаас өрсөлдөж яваа маш олон тоглогч бий. Ховд мандал хайрхан багаас Натур Бакс клубын тоглогч Монгол Улсын гişээ өгөн тоглогч инх хамгаалан тоглож байна лээ. За үеичи үлзий сайхан бий. Мөнх хэрдэн тоглож байгаа. За өмөр сайхан тоглож байгаа. Ерөнхийдөө дурдуулж олон сайхан залуучууд ховд лигийн тэмцээнд өрсөлдөж байгаа да. Онооны харьцаа 6-7 болсон байна. Давуултаар тэнцвэрлэл болсон. За дутуу хөлөөс тоглож хялбархан тэнцвэрлэл авлаа да. Базар агшаар явсан болохоор хаалт оновчтой. Сул мөгөд явуулмааргүй байна. Хоёр дээр холбогчтой холбоод өгсөн. Торны ирэмхтэй орж байгаа хүмүүс суларч орж байгаа мөнгөн дээр ганцаа. За 2015 оны төгсөлт онооны тэргүүл авлаа. За тэр давуулалт хангасан. За 2015, 2018, 2021 оны төгсөлтийн багууд энэ үед одоо медалийн төлөөх тоглолтуудыг хийх нэ. 3 баг тойргоор үзээд алт мөнгө хөрлөө шийдэх нэ. Уурсан хаалтнаас ойгоор орсон мөнгөөр хамгаалт гоё. За дөрөвдөө довтлогоо байхгүй. Хаалтанд найдандаа арагш нь булан руу төлөвсөн. Аримс нутгоо. За сул явуулаад хаалтан дээр анхаарч боломжтой мөнгө зөгтөөд хорлоо. За медалийн төлөө нийт 8 тоглолт явагдана. Нас насны үеийн одоо 3 үеийн төгсөлтийн нийт 8 одоо медалийн тоглолт та бүхний хүлээж байна. За эмэгтэй медалийн тоглолтууд явагдаад дуусах шиг байна. Нөгөө талбай дээр ирэхэд бас дээд үеийнхний одоо медалийн тоглолтуудыг эхлүүлэх болоо да. За манайхан бас лайваа сайхан шеэрлээд үзээрэй. Тайлбарын дуу хэр сонсогдож байна.
Тар зогсон 4-4-ийн тоглох амжилтгүй болсон. Оноо 18. За үзэн сайхны хойшоо гарсан байр дээр л оноо яваад байна да. Сул давуу төлөж явсангүй. 5-ын бомб дээр давуулаар бөмбөг нглаа. Хоёр үг бол ер нь өмсгөлийн номер урдаа байхгүй. Бидний дугаарыг харах гэж бас нэгэн төвхтэй л харагдаж байна шүү. За эхний ээлжийн тоглолтын оноо дийшээ гарч байна. 15 оноогоор тоглолт шийдэн 11-8 дээр 2018 оны төгсөл завсралгыг авлаа. Хоёр бүгийн 1-1 завсралг үлдэж байна. Ер нь төгсөлтүүдээс тэр дэндээ сумын дийсвэлтүүдээс ер нь хамгийн олон багийг хамарсан жигд багуудтай төгсөлт ирэхэд Ховд аймгийн үеийн сумын төгсөлт байхаар харагдаж байна шүү. Энэ жил 53 баг өрсөлдсөн байна. 20 жил доктортой сайхан явж байгаа юм сайхан төгсөлтийг хэмжсэн байна да. Тэгээ 2006 оны төгсөлт энэ жил одоо осгоолчлон санаачилсан тэнцвэрийн зохион байгуулалтанд оролцож байгаа. 2006 оны төгсөлтийн 20 жилийн тохиож байгаа юм байна. 2 дуурайсан тоглоо явсан хамгаалалтаас ороод ирсэн мөн дээр багийн хоолбон тоглогч Давхаг үсгэд нагаа авлаа да. Багийн тоглогч Тэмүүжингийн тоглох байлаа. 12-8 нягт байна. Тоглолтын ихэнд эдэн сул мөг оруулж илээсэй дижигсэн. Энэ удаа одоо хамгаалсан мөнүүдээс тоглох нэлээд гоё шанартай тоглох харагдаад байна. Буруу араас үлзий сайхнаар тоглох явсан хамгаалт гоё. За хамгаалаас ирсэн мөнүүдээр удаасын тоглогч яахан анхааралтай байх хэрэгтэй байлаа да. Торд оруулчлаа. Оноо 9-12. За гол тоглогч үлзий сайхныг урд үстэй орж ирэх өмнө ямар тааш оноогоо бол сайхан дээш нь гаргаад авсан да. Нилээн гараад явуулсан мөнгөд солгоогарын зохиолгоо явсан. Урд хуурлаа. 15 оны төгслөөс хууралт. За нэрнэ нэр хаашаа татаад хамгаалсан байсан амтсангүй дээ сая. Харшаа татсан хамгаалтын тэрийг гоё мэдэрж байна. За энд бөмбөг нглаа. За багийн 3-3-ын тоглогч Балжин ямын давуулалт. Хуурлаа. За гар дэвсэд хамгаалсан. Товслоо. Цэрлэгтгоон 4 араас явсан үлзий сайхан. Хамгаалт гоё мэдэрж байна 15 оны төгсөлт. За өндөр тоон дээр 4 онооны тэргүүл бий. Хаасан ганц яатагсан. Багийн 17 дугаарын тоглогч Буянбатын хаалт эхний элчин тоглолтын хожил дээр өргөж байна да. 14-9 5 онооны тэргүүл техникийн элчин тоглолтын хожилын тоон дээр ирсэн. Давуулалт амжилтгүй. За дараалан 4 оноо авч тоглохоор л 18 оны төгсөлт. Үлзий сайхан юм ухтаж урд дөрөн дээр ороод ирсэн байгаа. Хоёр өндөр хуурлаа. Тоглоог болсон. Эхний үедээ л хамгаалт илүү тоглолоо да 15 оны төгсөлт. За багийн 9 дугаарын тоглогч Бомбаяр эхний үедээ төгсөлийг хийж байна. 15-10 ярцтайгаар 2015 оны төгсөлт. Эхний үедээ хожлыг авч медаль тэмдэг тоглолтын эхний хожил руугаа ойртож байна. За хоёр багаас гадна 2021 оны төгсөлт тоглолтын 3 баг тойргийн системээр өрсөлдөж алт мөнгө хүрлээ шийднэ. За ер нь бол илүүрхэж эхлүүлсэн нэгэд ард барин дээр ирэхэд хамгаалаад байгаа дижгсэн чанартай тоглох нөх явсангүй дээ 18 оны төгсөлт. Би гоё эхлүүлээ тоглолтын нодоос алдлаа. За эсрэгээр 2015 оны төгсөлтөд бас хамгаалт их гоётой. Эсрэг хаан талбайг сайхан мэдэрч харж тоглодог юм баг байна. За 2015 оны төгсөлтөөс 2 дуурайны тоглолтод мөнгө тоглолтод орж байгаа. Үлзий сайхан тоглоо явсан гол яатагсан. Багийн харагдж байна. Бомбаяр за эхний үедэр товлоо төгсөд хийж ийсэн. Хоёр дахь хэлцэн тоглолтын эхний оноог багтаа авлаа да Бомбаяр. За 3 насны зэрүүтэй үй. Ер нь яг тоглосон нь оноо явуулж байна да. Хаалтны талаас ор юм байна. Гой пас. Хоёр дээрээс явсан хаалтгүй товтолцоо. Хаалт шилдсэнгүй, өсөлсөнгүй. Сул тоглож байна. Сайхан
гаргаж ирлээ хоёр дээрээс хаалтгүй давтах явлаа. За багийн хутнуулагч Тэмүүжингийн давалт. Дөрөвдөр хамгаалалт оновчтой болсон Шагагийн хамгаалалт. За урд нь сул өгсөн мөнгөөр зөрүүлээ сул явуулсан да. Хоорох гад буруутсан. Бомбаяр Хуралтан дутуудлаа. За тоглогчид урдаа номергүй учраас бас тэр болгоны нэрээс оронд ордох бас хүндрэлтэй хоёр багийн Бомбаярын давтгаа яваад амжилттай болсон. За өмнөх давтгаа амжилттай болсод иш дараагийн боломжийг алдсангүй. Сууд бөмбөгөөж авсангүй. За эхний үе дээр хожигдлээсэн энэ тоглолтын хэмжээс гарах хэрэгтэй л байна да. 5 бол руу явж байгаа сул давуулалтан дээр хүлээж авсангүй талбайдаа сул бөмбөг ноглаа. 18 оны төгсөлт. За талбайд ногоон өсгөлтөд 15 оны төгсөлт. Цэнхэр цагаан өсгөлтөд 2010 оны төгсөлт тоглож байгаа юм байна. Хоёрдугаар давтаа явсан, үлзий сайхан давтаа явсан. Бомбаяр торж торны алгаар мөгөр олгосон. За үлзий сайхны хаалтар өрхөж бас нэлийн очиртай тоглолт байх ёстой. Бомбаярын хууралт. Хоёроо аламжтай болоод дахиад хуураад оруулсан өндөрөөс өрж байна. 5 болроо дүлхлээ. За энэ сул мөнгөөр ямар давтгаа сонгож явах вэ? Дөрөвдөр Базар агшааг давтгаа явсан. Бомбаярын давтгаа хаалтны гараар оруулаа. Хаалтны гараар оруулсан. Бомбаярын давтгаа хоногцсон. Өөрөөр за хэсэг шатны тоглолтууд бол 21-ээр явагдсан. Нэгэд өнөөдөр бол ихээр цаг бас нэлээд оройтсон. Медалийн нийт 8 тоглолт үлээж байгаа учраас ерөөдөө багийн ахлагчтай багийн үр дүнтэй сайхан хөрөлцөөд багууд гонор ерөөдөө бас олон тоглолт хийж байгаа учраас бэлтгэмжлээс ч одоо сэргийлэхийн тулд олон тоглолт хийж байгаа учраас ядралтай байгаа учраас ерөөдөө медалийн тоглолтуудыг 15-аар явуулах гэсэн шийдэл төрөж тоглолт эхлүүллээ. За Базар агшааг давтгаа шугам эргүүлсэн давтгаа орсонгүй. Давтгаа толгойн гадна унсан. Араас үлзий сайхан давтгаа явсан. Хамгаалцаа. За дараагийн өмгөрийн хаалт хамгаалтын гар тавьсан да. Базар агшаа давтгаа оноо хөдлөглөө. 2018 оны төгсөлт. За тайлбарын дуу сонсогч байна уу манайхаа? Сонсогч байна. За. За шийдвэрлэгийн тоглолтын дунд үе 4 онооны зэрэг шүүсгэсэндээ энэ тоглолтоос шалтгаалж медалийн өнгө өөрчлөгдөн шүү дээ. 8-4 дээр 2018 оны төгсөлт. Хоёр дахь тоглолт техник завсралгаа авлаа. За Ховд аймгийн үндэс сүмийн 2006 оны төгсөлт. Энэ жил 20 жил төгөөж байгаа. Үнэтэй талбайд тэр тоглолтын Камбодын дэвшилтийн дараа Ахмад 41-ээс дээш насны медалийн тоглолтод явагдана. Одоо талбай дээр өгч байгаа тоглолтын араас эмэгтэй талбай руу 41-ээс дээш насны медалийн тоглолтод явагдана. За эмэгтэй медалийн тоглолтод нөгөө талбайд дуусаад дараагаас нь 41-ээс дээш насны буюу дээд насны Английн медалийн тоглолтод нөгөө талбай дээр явагдах юм байна. Хоёр талбай хоёулаа лайв байгаа учраас манай хүмүүс лайв удаа сонгоод үзээрэй. За 3 араас үлзий сайхныг давтуулсан давтгаа тараас гарсангүй. Гол тоглогч ард байгаад байдаг оноо явдаггүй. Давтгаа болсон. Асуулта. Амгасан. Буруу авалтаар ороод байгаа мөгөө 2015 оны төгсөлтөөс. За багийн 4 дугаар тоглогч Базар агшаа давалтан дээр гарсан давалтайг үздэгнэ.
Нэгдүгээр мөс бол явда. Ороод ирсэн мөнгөдөр хуурсан. Бажины хамгаалалт тор зогсоо Бажины. Тортой ирэх мөнгөдөр топ сэрэгтэй байлаа да сая. За тайвширч болохгүй бол тоглолт. Оноо 6-9. За дараалал 2 оноо өгчлөө. Давтгаануудаа чанартай сайхан хэрэгтэй байна. Оноо нэрцээ 7-9 болж 2 оны зэрэг болж ойрцсон байгаа. 2018 оны төгсдөөс давуулт явж байна. Бажины медалхой явсан нарыг нотхоо бас л 2 яснаас бултууж байгаа болох юм дангаа. За 8-4-4-ээс 4 онооны зэрэг үүсгээд хялбархан алдаж явах юм да. 15 оны төгсөлд 8-9 дээр засварлага авлаа. За Сулубай дасалжуулагчтай 2015 оны төгсөлд. За 2018 оны төгсөлд дасалжуулагчийн нэр байхгүй байна. Баян үлзий сайхан насны арийн болд базар хэрэгчээ инх төвшин сарав төгс цог бодрох баяр жаргалсны бүрэлдэхүүнтэй сумынхаа төгслийн тэмцээнд өрсөлдөж байгаа юм байна. За тэгээд үн сумын төгслийн тэмцээн ерөөдөө бас Австралиас, Японоос ирж оролцож байгаа төгсөгчд ч байна. Булган сумаасаа ирж оролцож байгаа төгсөгчд байна. Төгсчдийн одоо дийлэнх хувь нь бол ерөөдөө бас Улаанбаатар хотод одоо бас сурч ажиллаж байгаа юм тоглогч олонтой юм. За хоёр дээр хатгаад оруулсан сэрэг тутгаанд 3 араас үлзий сайхан яа авын бол руу явуулсан бөмбөг нагаалаа. За 8-4-дээс энэ давуултан дээр дараалаад 4 оноо явлаа да. Хялбархан хилүүлээд авсан тэнцэн оноон дээр давуултаа хойш нь явуулсан. Оноо нэрцээ 19. За медалийн төгс тоглолтод эхний хожид их ойрхон байна да 15 оны төгсөлд. За аль нэрхэдээ өмнөх төгсдийн тэмцээнүүдээс нэрхэдээ медальтай байж мэднэ. Өмнөх хэмжээтэйг сайхан мэдэхгүй байна. За Бажины хаалт зүг нь өндөр хаалт байна. Хаалтныгаар харж дотсон бол соноог авч боломжтой бөмбөг байсан. 4 онооны дутууг барьж авсад ижигсэн сүүлийн давуулалт авахгаа оруулсан 18 оны төгсөлд. Энэ дөрөв ганцээр сая дөрөв өндөр хуурлаа. За энэ дээр сул мөнгөн дээр 4-аараас 3-аараас явуулах баг. Үлзий сайхны давхаа. За нэг юм бол нөрөө хурдтайгаа шиг иргүүлээ дээ. 19-с тоглоод урагшаа орж ирж байна үлзий сайхан. Сул мөнгө даваад авсан. За одоо үлзий сайхны давхаануудыг хааш хамгаалах хэрэгтэй. Хоёроо хатагдсан хаалтны гардаг бол тоглолоо. За ард хоёрын дээр өгөн 4 онооны зэрэг үүсгээд авсан юм. Маш том давуу тал үүсгээд энийг хадгалж тоглосон гэдэг 15 оны төгсөлд. Тоглолт 15 оноогоор явагдана. Эхний үеэр 2015 оны төгсөлд хожлыг авсан. За шугамын хаалт багийн 1 дугаарыг тоглогч. Инх төвшингийн хаалт товтоныг усаасан. Үлзий сайхны хууртыг хамгааллаа. За дараагийн өмнө батнарсан гэ. За сүлийд нь болохгүй үлзий сайхан харил яваад оноогоо авлаа. Да араас тодорхойлж ирсэн мод хоёрын дээр ахаас 2 ч товтолчлаа. Онооны ярьцаа 12, 11. За 2021 оны төгсөлд энэ хоёр багтай тоглолт. Энэ хоёр эзэн алт, нэг эзэн мөнгө. Хожигдолтой баг нь одоо хөрөлт медалийн бодол биелүүлэхээр байна. За Монгол Улсын хөлөөний спортын мастер Шаргын автгын мэрэгчлийн мэрэгжил тэмцээн 20 төсөлөөс зохион байгуулагдаж байгаа юм байна. Хувд аймгийн үн сумд одоо сарын сайхан бэлдэж олон сайхан шимнэр бэлтгэн гаргасан мастеруудын нэг. За энэ тэмцээнийг бол ерөөдөө тогтмол сайхан зохион байгуулж 20 тудаага зохион байгуулж байгаа тэмцээн байна. Энэ хамар хүрээ бол гоё юм аа. Энд 53 баг өрсөлдөж байна. Багуут жирэн жигд юм. Энийг илүү энэ дутуу гэдэг чиг баг байхгүй. Жиг сайхан тоглоцоо авах юм аа. Хаасан хаагаад 2 оноо низрүү болгож өрчилсөн үлзий сайхан. За арга авахгүй багийн лидер байна да. Давтлаад хаагаад өндөр тон дээр 2 онооны зэрэг үүсгэлээ дээ. Үлзий сайхан. Өдөр мөг дотоо нэгэн зайтай бөмбөг байна. Бажины мар хууралт явсан. Хоёрын атлаас болуулаад 2-д уурсан бөмбөг нагаасан. За ээлжээр цаг тэнцвэрх боломжтой тон дээр хүргээд ирлээ дээ үлзий сайхан. Баригддаггүй. За одогш дими сулмаг явууллаа да энд. Хоёр дээр холболт нөгөөд 2 дөрөсөнд давтгаа сонгох хэрэгтэй байсан. Энэ дээр хатгаж амжсангүй. За ингээд хоёр дахь ээлжийн тоглолтод 15 11 ярцтайгаар
2018 оны төгсөл ажлыг авсан 3 дахь ээлжийн тоглолтоор шийдэгдэх болж байгаа тоглолт байна. За хоёр багийн ахлагч дахин шатлалт хийгээд шийдвэрлэх ээлжийн тоглолтыг эхлүүлэндээ. За медальын дэг тоглолтууд бол ер нь одоо бас үе ойролцоо жигд баг байгаа учраас ер нь одоо бас 3 ээлжийн тоглолт бас өндөр тооноор шийдэгдсэн юм тоглолтууд явах болоо да. За 3 дахь ээлжийн тоглолтод 2015 оны төгсөлт бөмбөгийн тоглолтод болно. Багийн 3 дугаарын тоглогч Балжин юм. Тоглолт эхлүүлнэ. Дөрөвдүгээр сэрхөө. За үзэн сайхны тоглоом дээр хоёрын алсуудрууллаа да. Яа татаа талбайгаа аваад ирж байгаа бөмбөгөн дээр. Орд хоёрын дээр жоохон сэргэл байх хэрэгтэй байлаа да. Сая хайрын боломж алдаж байна шүү. Эхний ээлжийн тоглолт шиг тоглолт хэрэгтэй. Нягт довтгоотой тоглолт хэрэгтэй. Хуураад бол унгаах хараагүй байггүй шүү дээ. 18 оны төгсөлт. Тэгээ хаалтны гараа ширгүүлцээ. Багийн 9 дугаарын тоглогч Бомбаярын довтлогооноо авсан онооны ярьцаа. 1-1. За багийн тоглогч Тэмүүжингийн давуулт тэг дугаартай гэсэн Тэмүүжин л бол одоо мэдүүлэг дээрээс номер нь арж явж байгаа. Холбос тоглогч. 8 дахь оноо дээр талбайгаас өлн 15 оноогоор шийдэгдэх тоглолт. За ховд аймагуд ер нь баруун бүсийн одоо хүчрэгдэх одоо клуб бүлийн баг бол жигд бэлтгэдэг аймагуудын нэг шүү дээ. Өдөрт үзэгч олонтой, клуб академиуд олонтой, суралцагч хичээлэгч олонтой. Зөвхөн бүстэй төдийгүй ерөнхийдөө өдөрт албаны улсын чанартай тэмцээнүүд дээр одоо тогтмол медалийн мэдээ тоглодог аймаг. Тэр дэндээ бас сумдуудаас бол ерөнхий үеийнсэн бол улиалч олонтой юм сум юм. Жил болгоны төгсгөл тэмцээн дээр ингэ сайхан зорж мэддэг, үе үеэрээ сайхан өсөлдөг ийм одоо бас багууд олонтой юм аа. 53 баг өрсөлдөж байна энэ жил. За онооны ярьцаа 3-2 юм байна шүү. Нэг оноо их юм артсан байна. 15 оны төгсөлт онооны тэргүүлэлтэй давуулах талбай гаднуунсан. За урд өрн дээр нь хаалт нийлээд бас оноо явуулахаар л байна. 18 оны төгсөлт 2 өндөр тоглогч гоё өндөр тоглогч урд өрн дээр байна да. Тэгээ үн сумаас үзээ сайхан адуучийн мөнх эрдэнэ. За мөнх эрдэнэ гэж одоо 2013 оны төгсгч бас сайхан өндөр тоглогч ховд ихтэй өрсөлдөж байгаа юм байна. За өмөр заах байгаа. Тэр нь одоо залуу тоглогч болнороо ерөнхийдөө бас ховдын тэмцээнд бас тоглогч олонтой байгаа сумдууд нэг. Арын бүсийн хамгаалалт онцлог болсон. За базар гişээр өсөн хүмүүдэр хоёрын хаалт очиж байгаа гэж жоохон зайтай тавьглаад хоёрын хаалт. Хаалтны гардагаад өөрийнх нь даваад унсаа. Оноо 4-3. Гой пас. 4-дээс хуурсан хоёрын хаалтны ард хамгаалт гоё. Ороод ирсэн хүмүүн дээр дарлаа. Араас үзээ сайхан. Яг л өсөр саалтнаас болтолсон. Өмнөх хэлцэд тоглож ирэн нэг юм бол руу ингэж эргүүлсэн тоглоомод ихэнх нь оноог авсан л да. Сая бол талбайн гадна онцож байгаа юм байна. Бомбаяр давалтыг гүйцэтгэн. За Бомбаяраас гадна Буянбатыг бас нэлээд ашиглаж тоглох ёстой тоглолт харагдлаа. Эхний үеэр сайн тоглосон шүү дээ Буянбат. Оноо 5-4. За энэ сул мөнгнүүдээр л оноогоо явуулж явах хэрэгтэй л байгаа юм. Хоёр дээр холбоо төгсөн. Жохон зайтай явшгүй да. Давтгай хэлсэнгөө. Дөрөвдөө сул явууллаа да. 3 араас үлдсэн сайхан. Давтгай торны ирмэгтэй сулраад орж ирсэн. Дөрөв дээр Балжинямын хууралт. Яг хамгаалж байгаа тоглогч рүү жигдэж хуурах юм да. Баярали. Хаалт очсон хамгаалсан. За ороод ирсэн мөнгөөр Балжиням. Радик төсөгдөө. 5-5.
За 2015 оны төгсөл багийн 8 дугаарыг тоглогч ган тулаг давуулж байгаа юм байна. Хамгаалсан. За нэг хөлтгөн байдлаас бажин юм. Дараа самжуулалтаар явуулахад хэрэгтэй байсан хүмүүдэр угнаар шашилж цохиж үзлээ болсонгүй. За энэ давуулт талбай гадуусаа. Ер нь давуултаа шангалаад байна л да. Энэ тоглогчийн давуултны ирэхэд 2 дугаар ичийн тоглолтод 8-4-дээс хөөцсөн юм л да. Сая тэгээд давуулт нь гарчлаа. Хоёр атайцсан. Урд базарагчийг хамгаалалт. Намын утгаа. Хаалтыгартай хамгаалалттай улсын үлзий сайхны хамгаалалт тав дээр босгоод ирлээ. Хуурда. Холог шууд хойш нь төлгсөн. Яа, гардагаад ороод ирсэн дээ. Баямтын алтны гарт ороод ирсэн. Намын утгааны хэмжээтэйг өсөж ангаа авсан. 2018 оны төгсөлд онооны тэргүүлэлттэй. За давуу чанартай гүйцэтгэл 2 онооны тэргүүлэлтээ сольж боломжтой байр дээр байна. Базарагчаа. Яа, ирэлтэн суулгах хаалтныгаар байсангүй гарчж байгаа бөмбөг юм аа. 2018 оны төгсөлтийн 2 онооны тэргүүлэлтээр 8-6-гаар 2 баг талбайгаа солилоо. Саний барьаараа шууд тоглолт үргэлжлэх болно. 2018 оны төгсөлтөөс базарагчаа давалт гүйцэтгэнэ. За тэгээ 2 багтай 2021 оны төгсөлт тоглох юм байна шүү. 3 баг тойргийн системээр өсөлдөж алт мөнгө хүрлээ шийдэн, медалийн өнгөө шийдэн. Нэг очвол юм бол ерөнхийдөө медалийн өнгө өөрчлөгдөн шүү дээ. 3 минут тойрох магадлал ер нь баг байж мэдхээр л харагдаад байна. Арагч нь хуурсан бөмбөг нагaalсан. Талбай солонгот оноо хөдлөглөө. Багийн 3 дуурайн тоглогч Балжин юм. Оноо хөдлөгсөн 7-8. Дада. За дараа солбод гаргаад ирсэн нам холбон дээр топслоод явсан үлзий сайхан. За хаалт зайтай дээгдэ хаалтны гэрэг сайхан оруулах сэдгүүд байна да. Талбай солбогоотоос 2 оноо авч онооны эсрэг тэнцвэрлээ. 15 оны төгсөлд. За 3 насны зэрэг ирэхэд бас төгсөгчдэр нэг нөлөө гарахгүй дээ. Аль сайн одоо бас яг багаараа бэлдсэн нь Билгтэй байгаанууд нь дажлаа аваа явчихсан да. Хоёрын алдны дээгүүлэгч байна. Хаалтны талаас тор үрдсэн юм байна. Торны алдаагаар орж иж байгаа оноо биш шүү. Оноо 9-8. За доод насны энэ 3 багийн тойргийн системээр өрсөлдөнө. Дунд насны дээд насны ирэхэд хагши тоглолтууд явагдсан байгаа. Хүрлийн төлөө оргон төлөө тоглолтууд юм дээ. Онооны харьцаа 9-8. Яа, хоёр атас болоо шугам явж байгаа бөмбөгөн дээр хамгаалч хэрэгцээ, хамгаалтны гартаа явцаа. Юс. Тэмүүжингийн авалт. За Тэмүүжин чирэгтэй сонирхчдын нэмсэнүүд алгасахгүй байж идэг тоглогчдын нэгдээ. Өөрөө холбон сайнч товтлно. Яа, хаалт хийсэн. Хаалтны гар дагуулд товтлоо үлзий сайхан. За манайхан нэгэд Сумынхан одоо үеийн чи нэг үе нэг сэтгэлгсэн пэйж усаа сайхан дагаарай. Дараагийн одоо сөгчний дундах урдаг шилийн арга хэмжээнүүд ирэхэд бас энэ пэйж дээр ороо явах бах. Энэ жил ирэхэд 2 талбай дээр тоглолтууд явагдаж байгаа. Бүх тоглолтууд лайваар хадгалагдсан байгаа. Тоглолтуудаа нөхөөд үзэх бүрэн боломжтой. Энэ тоглолтын дараагаар медалийн төлөө ахаад 7 тоглолт байна. Пэйж усаа сайхан байгаа дараагийн тоглолтуудыг алгасах сайхан үзээрэй. За тэнцвэрлэл яваад байгаа шүү. 15 оны төгсөлд. Багийн 17 Буйматын давуулт байна. Үлзий сайхны болохоо хаалт юм шиг болоо хоёр дээрээс.
Хоёрын алжиг нь гараад ирсэн таалтан. Хаалтгүй юм шиг тогтлоо. За өндөр тоон дээр ард хоёрын дээр ирж байгаа. Энэ хоёр дээр урд үсгийн тоглогч дээр тэдэнд хамгаалсан бөмбөгнүүд дээр их найднаа. Тоо өндөр байгаа учраас үзэн сайхан өөрөө ирэхэд араасаа довтгонд оролцоход удаа хамгаалахад юм бол ай захаа ачаахан тусдад нийлээд хэрэгтэй байсан юм да. Хонго юмсэг довтгоо явж байгаа нэр цаг 11 дээр тэнцвэсэ. За багийн 9 дугаарны тоглогч Бомбаяр давтыг үсгсэн өндөрөөсөө тоорсон Тэмүүжин хамгаалалгой. За гандуулга 4 дээр холбоод өгсөн суулганд явуулж та даваад амгаалсан мөгөн дээр 3 араас үзээ сайхны довтгоо. Саний сув бөмбөг давтгооны боломж өгцөө. Тэгэж гоё хамгаалчаа таалтны хараг хариу довтгоо байсангүй 15 оны төгсөд. Довтгооны боломж өгцөө сая. За багийн 3 дугаарны тоглогч Сүхбэгийн саруул төгс давтан дээр байгаа юм байна. Хаасан базар шиг хаалт. За энэ дээр завсарлага орж ирэх бол өндөр тоон дээр 2 оноо низрүү. 8-6-аар талбайгаа сольсон, 8-6-аар дотор сольсод ижигсэн хялбархан тэнцвүүлсэн. Өндөр тоон дээр хаад 2 оноо низрүү өсчлээ. Өмнөх хамгаалсан бөмбөг бол давтгаа болгож явуулах хэрэгтэй байсан гэдэг. Өөрсдөө давтганы боломж өгж давуу тал үүсгэжтэй л дээ. 2015 оны төгсөлт завсарлага авсан. За залгуудаад 2021 оны төгсөлт аль нэг багтаа тоглолт хийж таарах ба. Тэрүүгийн тоглолтын дараагаар эсвэл дунд үеийн төлөвлөлийн медальны тоглолт ус гараад ирэхийг үүсэхгүй. Яг тоглолтын дарааллыг бол хараагүй байна. Саруул төгс давуултаа гүйцэтгэн хүнд найдах бай. 4-ийн довтгон дээр найдах уу? 2 дээр найдсан. Хуурлаа. Бас л чанартай довтгоо байсангүй. Хариу довтгоо 3 араас явна. За дараагаар унсан. Та нэг баттай байна да үзээ сайхан. Баян үлзийгүй үлзээ сайхан. Харын бэр дээр өндөр тоон дээр эцсээ дижигсэн 3 араас 2 ч удаа оноо явууллаа. 3 онооны тэргүүлэлтэд медалийн төлөв тойрог тоглолтын эхний хожлоо авах боломжтой. Тоон дээр ирж байна. За антина засаад тоглолт үргэлж илнэ. За хад 2 дээр хоболт өгсөн. Довтгоо байдгүй. 3 араас үзээ сайхан топслоод явсан. 6 тоглогчсон бол топсор мөнгө гаасан. Яа үлзээ сайхан гэж тоглогчдод ирэхэд бас хожид өргөдөөд эхний үеийг алдсан ч гэсэн дараа нь 2 ижин тоглолт авч эхний хожлоо авлаа. Нэг оцгод алтан медальтай болно. 18 оны төгсөд 3 араас товтлоо топсоор гол оноглоо да. Өндөр тоон дээр гол тоглогчдод сайн найдлаа. Хоболтууд гоё өглөө. 11 гараа. За дунд үеийн медалийн дэг тоглолт явагдах юм уу? Да удахгүй дараагийн тоглолтын медалийн тоглолт эхлүүлье.